Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 2025 оны охины ордны таарууд зурхайг хий. За сар бүрийн онцлог үйл явдлыг нь харъя гэж бодож байна. Эхний сард Two of Wands. Он дөнгөж гараад эхний сард охины ордныхан маань одоо байгаа нөхцөл байдлаа дүгнэж урт хугацааны зорилгодоо хүрэх арга замуудыг хайж өөр бусад боломжуудыг хайж эхлэхээр харагдаж байна. Хоёрын саваа мөн та бусдаас тусламж авах, тусламж хайх, хэн нэгэнтэй холбоо тогтоох, харилцах, хамтын ажиллагаа, түншлэл, альва зүйлийн өсөлт хөгжил, ерөнхийдөө алс ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд бусад боломжуудыг эрэлхийлэх тийм сар болох нэ. 2 сард Moon гарч ирсэн байна. За энэ карт маань бага зэрэг дотоод айдас, эргэлзээг илэрхийлдэг. Энэ сард ямар нэг ойлгомжгүй эсвэл эргэлзээтэй зүйл гарах юм бол аль болох өөрийн зүүн совиндоо итгэж төвчээртэй байдлыг ажиглах хэрэгтэй. За үүн дээр нэмэлтээр Oracle карта татъя, Energy Work. 2 сард зохиоснуудын өгч зөвлөгөө бол өөрийн сэтгэл санаа, бие махбод, эрчим энерги хүчээ цэвэрлэх, сэргээх хэрэгтэй байна. За бясалгал хийх, йог, амьсгалын дасгал хийх, дотоод сэтгэл зүйгээ тэнцвэржүүлж, өөрийгөө эрч хүчээр зинэглэж, сөрөг мэдрэмжүүд, сөрөг бодлуудаас салах. 2 сард таны сүнслэг байдал мөн зүүн совин нэлээд өндөр байхаар харагдаж байна. За 3 сард Ace of Cups. За сэтгэл хөдлөл альва зүйлийн шинэ эхлэлийг илэрхийлдэг. За энэ сард шинэ санал боломж, за бусдаас ирэх бэлэг бүх салбарт шинэ эхлэлийг авчрахаар харагдаж байна. Синглчүүд маань энэ сард шинэ сайхан харилцаа эхлүүлэх нь байна. Зарим нэгэн зүрх судастай холбоотой эрүүл мэндийн үзлэг онцлогоонд орох, эрүүл мэндэд анхаарах. За ерөнхийдөө бол энэ сард маш бүтээлч, эрч хүчтэй шинэ харилцаа, шинэ боломжууд орж ирсэн сар болохоор харагдаж байна. За 4 сард өнгөрсөнд болж бүтэхгүй байсан ямар нэг таагүй зүйлийн төгсгөл ирж байна. За үүн дээр нэмэлтээр карт татъя. Justice бол хууль эрх зүй, гэрээ хэлзээр эсвэл харилцааны асуудлуудыг шийдвэрлэх холбоотой асуудлууд болон шударга байж хариуцлагатай шийдвэр гаргах, нөхцөл байдлыг бодиттой үнэлж, тэнцвэртэй хандах. За үүн дээр нэмээд дахиад нэг карт татъя. King of Pentacles гарч ирсэн байна. За энэ карт маань материалын болон санхүүгийн тогтвортой байдал, амжилттай үр дүн харах, за бэрхшээлүүдийг даван гарах, бат бөх байр суурь, хөдөлмөр төвчээрийн үр дүн, илүү үр бүтээлтэй амьдрах. Энэ сард ерөнхийдөө та эцсийн шийдлийг гаргаж амьдралынхаа үндэс суурийг бэхжүүлэх боломж олдно. За хэдийгээр эхэндээ ямар нэгэн сорилттой, жоохон хэцүү санагдах боловч та альва зүйлд чин үнэнчээр шударга байж төвчээртэй хандаж чадсанаар санхүүгийн тогтвортой байдал, амжилт, сайн сайхан зүйл танд ирэхээр харагдаж байна. 4 сард миний өгөх зөвлөгөө бол өнгөрснөөс салж альва зүйл тэнцвэртэй ухаалаг шийдвэр гаргаж ирээдүйдээ илүү анхаарах хэрэгтэй байна. Танд ирээдүйд сайхан боломж байна гэдгийг харуулж байна шүү. 5 сард Page of Swords гарч ирсэн байна. За энэ карт маань мэдлэг мэдээлэл, альва зүйлд идэвхтэй судалгаа хийх, эрэл хайгуул хийх, за хэн нэгнээс асууж мэдэх, альва асуудлыг сайтар судалж, баримтан дээр тулгуурласан бодиттой шийдвэр гаргах, яруу дүгнэлт хийхгүй байх зэргийг илэрхийлдэг. За мөн энэ карт маань оюутан сурагчдыг бас илэрхийлдэг. За нөгөө талаасаа ямар нэгэн шинэ эхлэл, эсвэл хэн нэгний туршлагаас суралцах, ямар нэгэн суралцах зүйлийн эхлэл гэсэн утгатай карт байгаа юм. За үүн дээр нэмээ дахиад нэг карт авъя. Three of Swords гарч ирсэн байна. Хүнд нөхцөл байдал, урам хугарах, гомдох зэргийг илэрхийлдэг. За магадгүй энэ сард хэн нэгэн танд татаархах, эсвэл таныг тагнах,
зүйлсүүд тохиолдож магадгүй юм. Тийм учраас болгоомжлох хэрэгтэй. За нөгөө талаас эрүүл мэндийн асуудал тохиолдож магадгүй. Сэтгэл готролд орох эсвэл зүрх өвдөх үүнтэй холбоотой нэлээд мэдээлэл цуглуулж эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх, эмчт хандах гэх мэтчлэн зүйлүүдийг илэрхийлж байна. Энэ сар тантай юу тохиолдсон ч аль болох тайван байж болж байгаа зүйлээс илүү их суралцаж аливаа зүйлд илүү ухаалгаар хандахыг зөвлөж байна. За 6 сард Lovers карт маань гарч ирсэн байна. Энэ карт маань нэг талаасаа хайр дурлал, романтик харилцаа, нөгөө талаасаа бизнесийн түншлэл, хоёр байгууллагын хамтын ажиллагаа зэргийг илэрхийлдэг. За энэ 6 сард синглчүүд маань хостой болох нь байна. За хосууд маань илүү бие бинийгээ ойлгож, хоёр биенийгээ хүлээн зөвшөөрч, хайр дурлалын харилцаа нь илүү гүнзгийрч, за зарим нэг охины орныхон амьдралдаа чухал шийдвэр гаргаж магадгүй юм. За хувийн бизнес эрхлэгчид маань бусадтай хамтарч бизнесээ улам мөрөгжүүлэх боломжтой харагдаж байна. 7 сард охины ордныхны амьдралд Азийн хурд ирэхээр харагдаж байна. За ялалт, амжилт, аз жаргал, санхүүгийн өсөлт, хөгжилт, аз хиймор, хувь тавилангийн эргэлт, за амьдралын нэг мөчлөг шинээр эхэлж байна. За 2025 онд жилийн эхний хагаст охины ордныхонд маань эрүүл мэндэд анхаарах, хэн нэгэнд урам хугарах, сэтгэл санааны хямрал гэх зэрэг зүйлүүд гарч ирсэн бол харин жилийн 2 дугаар хагасаас таны амьдралд азийн хурд эргэж бүх зүйл сайн сайхан болохоор харагдаж байна. Харин 8 сард Queen of Wands танд урам зориг, эрч хүчийг өгөхөөр ирж байна. За 8 сард таны өөртөө итгэлтэй байдал, манлайлах чадвар, бүтээлч байдал, бүх эрч хүч дахин сэргэж өөртөө илүү их итгэлтэй болохоор харагдаж байна. Цаашлаа таны амьдралд эерэг өөрчлөлтүүд гарч ирнэ. Та өөрийн үн цэнийг эндээс ойлгож мэдрэхээр байна. Энэ сард мөн танд өөрийгөө илүү эерэг байлгавал танд бүх зүйл бүтэх боломжтой гэдгийг хэлмээр байна. За мөн энэ сард Арслан хонь Нумын ордны хүнтэй ямар нэг байдлаар холбоо хамааралтай үйл ажиллагаа явуулж магадгүй юм. За дараагийн карт маань Two of Pentacles. 9 сард магадгүй 2 их усраас орлого орж ирэх, эсвэл үлдэгдэл мөнгө авах, зээлсэн мөнгөө эргүүлж авах. За эсвэл та олон зүйлд зэрэг анхаарлаа хандуулах хэрэгтэй болж магадгүй юм. За үүн дээр нэмээд дахиад нэг карт татъя. 10 аяга. За 10 аяга бол амралт, хүсэл мөрөөдөл биелэх, найз нөхөд гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх, гэр бүл, үр хүүхэд, ойр дотны хүмүүстэйгээ харилцах харилцаа илүү сайжирч одоо байгаа амьдралдаа та илүү сэтгэл хангалуун болохоор харагдаж байна. 10 сард Four of Wands. За амжилтаа тэмдэглэх, баяр ёслолд урагдах. За ямар ч байсан 10 сард маш гоё сар болох нэ таны хувьд. Ямар ч байсан эерэг уур амьсгалаар дүүрэн өөрийн амжилтыг тэмдэглэх, эсвэл бусдын амжилтыг тэмдэглэх, хурим найр, баярын арга хэмжээнд урагдах, хайртай хосууд, эсвэл найз нөхөд, баг хамт олонны эв нэгдэл, итгэлцлэл, бусдаас баярт мэдээ дуулах зэрэг ерөнхийдөө маш эерэг үйл явдлуудаар өрнсөн сайхан сар болохоор харагдаж байна. За 11 сард Тэг карт гарч ирсэн байна. За энэ карт маань шинэ эхлэл, за ямар нэгэн зүйлийн шинэ эхлэл, амьдралаа болон өөрийгөө өөрчлөх, за шинээр туршлага хуримтлуулах, шинэ ажилд орох, шинэ ямар нэгэн үйл явдал хийх, шинэ зүйл рүү зоригтой орох гэсэн утгатай карт гарч ирсэн байна. 12 сард Tower. За ямар нэг гинтийн өөрчлөлт, шинэ зүйл болохыг илэрхийлдэг. Энэ сард төлөвлөгөөний өөрчлөлт эсвэл ямар нэгэн зүйл таны бодож байснаас арай өөрөөр эргэх, ямар нэг гинтийн зүйл тохиолдох зэргийг илэрхийлдэг. За үүн дээр нэмээд карт татъя. Hanged Man, дүүжлэгдсэн хүн. Энэ карт маань альва асуудлыг шийдвэрлэхдээ төр хугацаанд зогсоод нөхцөл байдлыг арай нэг өөр өнцгөөс
харах гэд хичээгээд үзэх. За үүн дээр нэмээд дахиад нэг карт тий. King of Cups. За энэ хуудас бол сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг барих, бусдад хайр халамжаа илүү зүүж ухаалаг байхыг илэрхийлдэг. За тэгэхээр 12 сард Мэлхий загас хилэнцгийн ордны хэн нэгнээс таны бодож байсан төлөвлөгөө арай өөрчлөгдөх магадлалтай харагдаж байна. 11 сард Тэг карт гарч ирсэн байгаа. За 12 сард Tower карт маань гарч ирсэн байна. Тэгэхээр 11 сард ямар нэгэн эрсдэлтэй алхам хийх хэрэггүй гэж зөвлөмөр байна. За тэгээд 12 сард таны бодож төлөвлөж байсан зүйл арай өөрөөр ирэхэд сэтгэл зүгээ аль болохоор тайван байлгаж альва зүйлийн боломжтой байдлыг олж харах хэрэгтэй гэж зөвлөмөр байна. За ингээд астрологийн зурхаагаар уулзтлаа. Түр баяртай.